Нью-Йорк хотод олон зуун иргэд жагсаал зохион байгуулж, доох өвчнөөс сэргийлэх, өвчсөн хүмүүсийг эмчлэх тал дээр гаргаж байгаа хүчин чармаалтаа нэмэгдүүлэхийг эрх баригчдаас шаардсан байна. Энэ жагсаалтаа зэрэгцээд доохын асуудлыг авч хэлцэх нэгдсэн үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалт эхэлжээ. Хуралд оролцсон улс орнуудын төлөөлөгчид 2015 он гэхэд аюулт өвчний дархалтыг зогсоохын тулд хамтарсан арга хэмжээ авахыг уриалсан байна. Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан хэлэхдээ доохын эсрэг тэмцэх нь хөрөнгө мөнгөний асуудал гэжээ. Дохын эсрэг амжилттай арга хэмжээ авахд хангалттай хөрөнгө мөнгө шийдвэрлэх үүрэгтэй. Манай улс гэх мэт улс орнууд өндөр хөгжсөн түнш орнуудынхаа тусламж дэмжлэггүйгээр 10 жилийн өмнө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй. Бид тусламж дэмжлэгт талархаж байгаагийн зэрэгцээ энэ боломжийг ашиглаад 2015 он гэхэд энэ аюулт өвчний халдварыг зогсоох амлалтаа биелүүлэхийн тулд бүх нөөц бололцоогоо дайчлахыг уриалж байна. Доох өвчин анх 1980-ад оны эхээр дарахснаас хойш энэ өвчнөөр 16 сая гаруй хүн халдварлаж, доохтой холбоотой өвчлөлөөс болж 30 орчим сая хүн нас баржээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ерхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун. Бид дохын халдварыг зогсоож чаднаа. Бид айдас түгшүүрийг эцэс болгож чадна. Энэ аюулт өвчнөөс үүдэлтэй үхэл зовлон шаналлд бид цэг тавьж чаднаа. 3 өдрийн хурал маргааш өндөрлөх юм байна.